За бетоны үүсэл ба анхны хэрэглээг дурдъя. За Эртний Египт буюу одоо манай эртний өмнөх 3000 оны орчим пирамидын барилгад шохон чулуу, гипс, элсийг усаар хольж одоо анхны зуурм гаргаж авч байсан нь орчин үеийн бетоны одоо өмнөх хэлбэр гэж үздэг. За манай эртний өмнөх 5 дугаар зуунаас манай эртний 1-р зууны хооронд грекчүүд шохон чулууг шатааж гарсан нутгийг шохоо нунтаг элстэй хольж хэрэглэж байжээ. Тэгээд ромчууд дараа нь үүнийг улам боловсронгуй болгож буцалон хэмээх галтуулын үнсийг шохон тостой хольж анхны жинхэнэ бетоныг гарган авчээ. Энэ материал усанд тэсвэртэй тул бомбт, усан сувг, усны барилга байгууламж, колизей зэрэг барилгад ашиглагдж байжээ. За ромчуудын бүтээсэн бетон маш бат бөх байсан тул тэдний барьсан зарим барилга байгууламж өнөөдрийг хүртэл бүрэн бүтнээрээ хадгалагдан үлдсэн байна. За орчин үеийн бетоны эхлэл нь 1756 оноос үүсэлтэй. За 1756 онд Английн инженер Джон Смитэн шохоо, усан чулуу, тоосхны үүрэмгийг хольж анхны бат бөх гидравлик цементийг гарган авч усанд орох барилга байгууламжид ашиглаж байсан. 1824 онд Английн Жозеф Асптын шохон чулууг шатааж гарган авсан нутгийг Портланд цемент гэж нэрлсэн бөгөөд энэ нь өнөөдрийн бетоны гол түүхийд болжээ. 19-р зууны дунд үеэс reinforced concrete буюу арматуртай бетон гарч ирснээр орчин үеийн барилгын салбарт бетоны хэрэглээ хурдцтай нэмэгдсэн. За сайн байцгаана уу. Өнөөдрийн танилцуулгаар бид бетон зурмаг гэж юу болох болон түүний орц найрлагыг хэрхэн тооцдог тухай ярья. За бетон зурмаг гэдэг нь цемент, элс, хайрга, ус гэсэн үндсэн 4 орц заримдаа нэмэлт бодисоос бүрддэг хийцийн материалын одоо холц юм аа. За энэ холц хатаж бэхжснээр маш бат бөхтэй одоо барилгын материал бий болдог. За орцын харьцаа цемент, элс бол одоо нарийн дүүргэгч, за хайрга дайрга бол одоо том ширхтээ дүүргэгч, за ус бол одоо цементтэй уралд орж одоо хатуужж одоо чулуучих процессыг бий болгодог. За холцын найрлага нь одоо бетоны марк буюу бат бүхийн ангиллаас хамаарч өөр байдаг. За жишээлбэл өндөр бат бүхийн бетон одоо гаргаж авахд цементийн одоо харьцаа ихсэж ус цементийн харьцаа одоо багасдаг. За орцыг ерөнхийдөө тооцох зарчмууд байдаг. За нэгдүгээрт нь хэрэглэх бетоны маркийг сонгоно. За ус цементийн харьцааг тогтооно. За 1 м куб бетонд шаардагдах цемент, элс, хайрга, усны хэмжээг тооцноо. За дөрөвдүгээрт нь бол нэмэлт химийн нэмэлт бодис хэрэглэх шаардлагатай эсхийг тодорхойлно. За ингэснээр одоо тухайн төслийн хэрэгцээнд тохирсон чанартай бетон зурмаг гаргаж авах боломжтой болдог. За бетон зурмагийн орц найрлагыг одоо эстиматорын төсвийн програмын тооцоолуур хэсэгт бол тооцож байгаа. За ингэхдээ энэ тооцоолуурыг бид нэр тооцоолуурыг одоо хийхдээ за SNIP 820295 буюу бетоны найрлагыг сонгох бэлтгэх заавар гээд Оросын холбооны улсын норм болон за GOST 27686 гээд бетоны найрлага сонгох аргачлал. За GOST 7473 2010 бетон зурмагийн техникийн нөхцөл SB 82198 бетоны найрлага сонгох ба батлах дүрм, GOST 25192 2012 гээд бетоны ангиллал ба тодорхойлт гэдэг эдгээр нормуудыг судлаад энэ нормын дагуу эстиматорын төсвийн програмын тооцоолуур хэсэгт бетоны орц найрлагыг тооцож байгаа. За бидний өдөр тутмын амьдралд бетон зурмагийн орц найрлагыг тооцох хэрэгцээ шаардлага үүсдэг. Энэ асуудлыг бид нар эстиматорын төсвийн програм дээр тооцоолуур байдлаар шийдэж өгсөн байгаа. За үүний тулд эстиматорын сайт руугаа хэрэглэгчээр нэвтэрч орно. За тооцоолуур гэдэг зэс рүүгээ орно. За ингээд барилгын материал хүнд бетоны орц найрлага тооцох гээд байгаа. Ийшээ дарж ороод за бид нар одоо хичнээн куб бетоны орц найрлага тооцохын бетоны орц найрлага тооцоход бетон марк бас айгүй чухал. За ерөнхийдөө M50 буюу M50, M75-аас M600 марк хүртэл байгаа. За
анги буюу B3.5-аас B50 хүртэл ангийн бетон гэж хэлдэг. За ерөнхийдөө бол одоо хаяавч довжоо, за шал цутгах, суур гээл төрлөөс хамаарат бетоны анги одоо марк бас өөрчлөгддөг. За эхлээд бид нэг M200 буюу B15 ангийн бетоныг 15 м3-ийг цутгахын гэж тооцоолъё. За ингээд дүүрэгч материалаар буталсан боржин чулуу байна, хайрга байна. Зургнаас солигдож байна. За буталсан одоо шаарган чулуу гэд. За ихэвчлэн бол бид нэр буталсан хайрга ашигладаг. За нарийн ширхтээ дүүрэгчдэр уурхайн элс, голын элс, керамзит элс гэж байна. За энэ дээр түгээмэл голын элсийг ашиглая. За цементийн марк 3 төрөл байна. PC 300, 400, 500. За цементийн марк бол хугацаанаас хамаарат үйлдвэрлэснээс хойш тодорхой хугацааны дараа марк нь унж эхэлдэг. Тийм учраас бас унжсан цемент авахаас бас зайлсхийх хэрэгтэй. За энэ дээр бол түгээмэл байдаг PC 300 маркийн цементийг ашиглая. За бетоны орц найрлагаас хамаарч бид нар одоо ямар нөхцөл хэрэглэхээс хамаарч налгайжуулагч нэмэлт хэрэглэхгүйгээс тодорхойлно. За нунтаг нэмэлт C3 болон түнтэй төстэй нэмэлт ашиглана гэдэг сонголтыг хийж өгч болно. За цементийн үн том дүүрэгч, нарийн дүүрэгчийн 1 тонн тутмын үнийг бас ингээд багцаагаар оруулсан байж байгаа. За нэмэлт мэдээлэл дээр за бетоны одоо нэгтралыг бид нар одоо гараар нэгтруулж болж байна. Эсвэл нэгтруулаагүй. За вибратор буюу одоо дөргөөр ашигласан байх. За материалын шин чанарын хувьд бол одоо өндөр чанартай, чанар буурсан тохиолдолд за болон энгийн гэж байдлаар бас сонгож болно. За ихэнхдээ л одоо цемент бол өнжцэн юу байдаг учраас чанар буурсан нөхцөлийг бас авч үзэж байна. За фракцийн ширхгүүдийг бас тооцноо. За ингээд бид нар одоо тооцоо хийх гэдэг товчон дээр дараад тооцооны үр дүнгууд маань гараад ирж байна. 15 м3 бетон цутгахад нийтдээ 4 тонн одоо цемент орж байна. Энэ бол одоо бетоны марк одоо ангиас хамаарж байна. M200 буюу V15 ангийн бетон. За ингээд цементийн тоо хэмжээ бол 3000 литр. За усны хэмжээ 2.7 тонн, хайрга 17.8 тонн байж байна. Хайрганы хэмжээ 12.2 куб. Кубээр бол ингээд килограммаар бас гараад ирж байгаа. Элс, бетон хойлц инжин, за ус цементийн харьцаа 0.67 гээд. За одоо харьцаанууд нь харагдаж байна. Цемент голын элс одоо хайрга байж байна. Ус байж байна. За ингээд үнийн хувьд үнийн мэдээлэл нь бас ингээд нийт үн нь 6,464,589 төгрөг болох нэ гэдэг ингээд материалын үн бол ингээд гараад ирж байна. За тэгээд бетоныхоо одоо энийг одоо бид нар маркийг одоо бүр тулгаад ийм 600 маркийг гаргаж авъя гэж тооцооёг товчон дээр дарангуут цементийн хэмжээ нь өсөө явчихжээ. Цементийн харьцаа өөрчлөгдөж байна. За ингээд бол 12 сая болоод ирж байна. За маркийг одоо бид нар бүр хамгийн бага ийм 50-аар тооцлоо гэхэд тооцоо их товчон дээр дарахад 1.9 тонн цемент. За ингээд үнэ 4,301,516 төгрөг болж байна гэхэд. За иймэрхүү байдлаар бетоныхоо орц найрлагыг тооцоод явчихнаа. Хамгийн чухал нь одоо өвлийн бетон гаргаж авах чинь үү. За хэд халуун хуурай нөхцөлд бетон гаргахаас гэдгээс хамаарат бетоны орц найрлага энэ нэмэлтүүд энэ бетоны хөдөлгөөн чанар зэргийг бас тодорхойлдог. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа.